гэсэн чинь жоох очрохгүй. Яжаа зүйлтэй зүй гэсэн чинь зангидаа ажиллаа байхгүй бүр орооцолтуулаа ажиллаа. Мэдгүй байхгүй. Өнгөрсөн зөвлөдгөө явахаас. Бүгдээрээ нөө за гоё өдрийн мэндий. За гэртээ өстө нилээн болж байгаа л ямарчсан. Гараад ихнийхээ найзтай уулзсан. Одоогоо цаашаа хоёр найзтайгаа уулзах гээд явж гин. Тэгээд манай энэ наагийн найз маань нилээн цаг барьнаа. За тэгээд хоцорчихгүй хичээгээд нилээн болж байгаа аягүй хурдан гэрээсээ гарч улцсан байгаа. За тэгээд би тэгээд Акиабара дээр уулзаа. Тэгээд Акиабараагаас хоолнд орж гоё суух гад хоолны газар нилээсэн. Гадаа өнөөдөр нилээн халуун өдрөөсөн. Амар халуун. Ойрдоос Японд нилээн халаад байгаа. Тэгээд за дөрүүлтэй гоё уулзч аваад хоолны газар хайгаа явж гинэ. За хоолны газар ороод ирсэн. Тэгээд захиалга өгөх гэж энэ бүх хоолууд нь кодтай байдаг болохоор кодыг бичиж өгөө. Тэгээд захиалга өгч байгаа. Нэр Японд гадуур явахдаа хүүхүүд төхөөлөхөр болох юм бол заавал юм нөмрөж хүүдэг байгаа. За тэгээд энэчнээс уух юм нэг удаа авчих юм бол энтэй байгаа уух юмнаас аль туртаагаа сонгоод хэдэн ч удаа ууж болтгоогаа энэ чи кофе, жуус, мисошил гэж зөндөө олон юмнууд байгаа. За тэгээд тооцоогод төлөхдөө Японд ихэнчлэн яг ийм автомат машинууд байдаг. Тэгээд энэ чинь очиод баркод уншуулад төлбөрөө хийдэг байгаа. За бүгдээ хамтдаа Японы Карагогоор аялах уу? Би Японд нэлээд удаа амьдарсан мөртлөөс ерөөсөө Японы Караге, Найт дээр ерөөсөө орж үзээгүй. Тэгээд анх удаа Караге руу орсон ч үнэхээр таалагц, үнэхээр гоё цэвэрхэн, тэгээд тоглох тухтай, гоё газар илээ. Тэгээд энэ хараачтай үүднийх нь хэсэг нэмэр хөөрхөн ихтүүд байгаа зү. Тэгээд өрөө лугаа оронгууд өрөөнд дотроо жижигхэн хөрхөн тайцтай, тэгээд хоёр том тэлэгцтэй, тэгээд дууралт нь аль зөвөр вау үнэхээр таалагдсан. Стогой дууралттай юм байлээ. Тэгээд орохдоо такс нь болохоор 1 цаг нь болохоор 650 йенээр орсон. Тэгээд диско бол зөвөр багцаар аваад орчиж бас болох юм байлээ. Гэтэ орохдоо заавал нэг уух юм авах хэрэгтэй юм байлээ. Бас нэрээ хэрвээ та Караге ороод тэгээ цагчин дуусаа цагаа сонгохгүйгүй болох юм бол яг цагтаа гарч төлбөрөө хийхгүй бол дараагийн цаг нь автоматар ороод таны төлбөр дээр нэмэгдээд гараад ирт юм байлээ шүү. За тэгээ энэ өдрийг хөвгөлтэй гоё өнгөрөөсөө энэ хүртэл бичлэгийн минь үзсэнд баярлалаа. Зүгээр л хий. Баяр таа.